Анхаараарай. Анхаараарай. Өөрийгөө хяна. Улс хурланд маань үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ард иргэд та бүхэндээ миний дараах уриалгыг гаргаж байна. Бид юуны өмнө тайван байж хүлээстэй байх хэрэгтэй байна. Манай улс коронавирусын цар тахлыг 10 сар дотооддоо алдалгүй хамгаалж чадсан. Энэ хугацаанд ард иргэд маань халдвараас хамгаалж маск зүүх, гараа угаах, гэр орноо ариутгаж халдваргүйжүүлэх дадлыг сайн эзэмссэн баха. Бүгд үүнийг мэддэг чаддаг болсон. Харин одоо хатуу хөл оройны дэглэмээ ягштал мөрдөх хэрэгтэй байна. Дэлхийд дахинд хөл оройны дэглэмээр л коронавигоос хамгаалж чадж байна. Тиймээс бид бүхэн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед төр засаг улсын онцгой комиссийнхоо шийдвэрийг шүүмжилж өөр өөрийнхөө эрх ашгийг тулган зүтгэх биш, халдвараас хамгаалах болон хөл оройны дэглэм журмыг нийтээрээ мөрдөж, аюулт тахлаас өөрсдийгөө болон гэр орныхыгаа хамгаалах хэрэгтэй байна. Бид ингэж л байж тахлын голомтыг дарж авнаа. Өнгөрсөн хугацаанд төр засгийнхаа шийдвэрийг иргэдэн эсэргүүцснээс болж коронавирусыг хяналтаас алдсан олон жишээг дэлхийн улс орнуудаас бид харсан. Тиймээс нийтийн эрх ашигын төлөө, улс орныхоо аюулгүй байдлын төлөө улсын онцгой комиссийнхаа шийдвэрийг ягштал мөрдөцгөөе гэж хичээнгүйлэн гуйж байна та бүхнээс. Эвлэж нэгдэж чаддгаа, эх орондоо хайртайгаа, удам судраа шүтгээ, улс үндэснээ дээдэлтгээ харуулах цаг нь болсон. Хамтдаа ялж гарья. Улсын онцгой комисс.